107 эрдэнэ тархан хотод явах үед мягмар артай өдөртөө 9-өөс 14 градусын хүйтэн байна. Харин лав гарагтай өдөртөө их траслет мөлөлтөө 16-аас 11 градусын хүйтний хооронд хэлбэлцэж байна. Харин шөнөдөө 23-аас 25 градусын хүйт авна. Говь аймагын хувьд буюу 76 дахь болон Саншин мандал хотын хувьд мягмар артай өдөртөө 6-аас 12 градусын хүйтэн байна. Харин их лав гарагтай 1 градус өдөртөө зэлхүйт тэнгэртэй 7-аас 12 градусын хүйт авна. Харин шөнөдөө 17-аас 20 градусын хүйт авна. Тэгвэл зүүн аймагын хувьд өдөртөө Чингис хотод мягмар артай 16 градусын хүйтэн байх бол бусад гадаадд 13-аас 15 градусын хүйтэн байна. Харин лав гарагтай хүйт нэлээд газар чангарч өдөртөө 15-аас 18 градусын хүйтэн баталтай бол пүрэв гарагтай өдөртөө 16-аас 19 градусын хүйт байна. Харин мягмар гарагийн шөнө баруун урт болон Чапс хотод хурд тунцархлагтай 20-аас 22 градусын хүйтэн байх бол эрх лав гарагтай өдөртөө хүйт нэрш баг зэрэг чангарч 23-аас 32 градусын хүйтний хооронд хэлбэлцэж байна. Үзэгч та бүхэнд цагаагаар дэлгэрэн өмдөглөө танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчтэй. Ором төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За нийгмийн ажил гэдэг бол зөвхөн халамж тараах бус. За гэр бүл хүүхэд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд за хүчирхийлэл ядуурл сэтгэл зүйн асуудал маш олон асуудлуудтай бодтойгоор нүүр тулдаг томоохон мэрэгжлийн тогтолцоо байдаг. Тэгвэл өнөөдөр бид бүхэн нийгмийн ажлын тухай хуулийн эргэн тойрон сэдвийг сонгон авч за энэхүү хуулийг санаачилснараа бид яг юуг шийдэх ёстой байгаа юм. Иргэдэд болон нийгмийн ажлын мэрэгжлийн үнсийг хэрхэн яаж үүсгэх талаар ярилцахаар студид зочдоо ураад байна. Ингээд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талаас Улсын их хурлын гишүүн, хууль санаачлагч, нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Саран Чулуу хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд хуульч, судлаач Оюун Болд хүрэлцэн ирсэн байна. Миний зүүн гар талд гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны шинжээч Учрал хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Монголын мэрэгжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, нийгмийн ажлын доктор, шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Нэмд өрж өгч хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн дөрвөн зочиндоо маш их баярлалаа. За бид нийгмийн ажлын тухай хууль маань энэ анхдагч хуулийн төсөл бас явж байна. За өнөөдөр бас бүлгийн хурлууд бас явж байна. За өнгөрсөн 7 хоногт бол бас нийгмийн ажлын тухай хуулийн төслийг улсын хурлын дарагт өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой Саран Чулуун гишүүнээс бас асууя. За энэ хуулийн төслийг ер нь боловсруулах болсон гол шалтгаан, ач холбогдол бас юу байв? Энэ талаар бас та нэг мэдээлэл өгч өглөө. За маш товчхон хэрэг таймлах юм бол би нэг дөрвөн үнцгийг тайлбарлая гэж бодож байна л да. 1990-ад онд нийгмийн ажлын тухай хууль Монголд анх нийгмийн ажилтнууд гэдэг мэргэжил Монголд анх бий болохдоо хүүхд хамгааллын тогтолцоог бичүүлэх зорилгоор бий болсон. Өөрөөр хэлбэл илүү хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүнд нөхцөл байгаа хүүхэд, орон гэргүй хүүхдүүд ч юм уу тэдгээр хүмүүст яах вэ буюу хариу арга хэмжээний бүтцтэйгээр байгуулагдсан байгаа. Одоо өнөөдөр бид нар түүнээс хойш 30 гаруй жилийг үдэж байгаа. Гэтэл нийгмийн ажил гэдэг мэргэжил өөрөө зөвхөн хариу үзүүлэх байдаггүй. Нэгдүгээр үндэслэл нь. За хоёрдугаарт нь нийгмийн ажилтан гэдэг мэргэжилтэн маань уул нь бол энэ чинь мэргэжлийн шинжлэх ухаан баггүй юу? Гэтэл эдгээр хүмүүс нийгмийн халамжийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хуульд тусгадаад байгаа мөртлөө илүү албан тушаалын шинжтэй болчиход байгаа. Одоо өөр хүн очиод хийцдэг албан тушаал шиг ийм шинжтэй байгаад байгаа. Энийн үр дагаварт юу бий болж байна гэхээр сум хороо бүрт өөрөөр ойлгодод өөр ажлыг яваад байна. За нөгөө талдаа чихнээсээ мэргэжлийн агуулга ирэх нь бас хангахгүй байна гэж үзэж байгаа. За гуравдугаарт нь ер нь нийгмийн ажлын мэргэжлийн кейс менежмент гэдэг зүйл хамгийн цөм нь байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл нэг гэр бүл, нэг хувь хүн, нэг хүүхэд, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн, нэг ахмад насны тулгамцсан асуудлыг аваад нөхцөл байдлын шинжилгээ хийгээд дуустал нь яах вэ гэдэг кейс менежмент байгаа. Энэ нийгмийн ажлын амин гол мэргэжлийн түүл болох багаж болох кейс менежмент маань өөрөө энэ салбарт өөр тодорхойлогдоод байгаа гэсэн. Тэгэхээр энийг бид нар сайжруулах хэрэгтэй байгаа. За 3 дугаар хамгийн сүүлд нь нэммээр байгаа үндэслэл юу вэ гэхээр
нийгмийн ажлын мэрэгжлийг өнөөдөр хийгээ явж байгаа хүмүүс өөрсдөө нийгмийн баталгаагүй. Аюулгүй байдал нь хамгаалагдаагүй. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ өнөөдөр хүчирхийллийн кейс нийгмийн ажилтнууд очино. Сэтгцийн эмэгтэй асуудал төр нийгмийн ажилтнууд очино. За хүнд эмзэг өргөтийн асуудал болохоор нийгмийн ажилтнууд очдог байхгүй. Энэ дээр ямар ч хамгаалалтгүй, аюулгүй байдал хангагдаагүй ийм нөхцөлтэй байгаа учраас ажлын ачаалал өндөр. За тэгэнгүүтээ эргээд яаж юм гэхээр цалин мөнгө нь хамгийн бага төр тусаад байгаа. Тэгэхээр бусад улс орнууд яадаг вэ гэхээр энийг хуулиараа зохицуулсан байдаг. Өнөөдөр нийгмийн ажлын үйлчилгээний бараг 80% журмаар зохицуулагдаж байгаа. Янз бүрийн төрлийн журмаар зохицуулагдаж байгаа. Журмаар зохицуулагдана яадаг вэ гэхээр энэ саяны миний хэлсэн асуудлууд хуулиар биш урт хугацааны биш байгаад байна. Дээрээс нь цаг үеийн шинжтэй болчиход байна. Заримдаа төсвийн үед хангалтгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бусад улс орн бол бие даасан хуулиар шийдвэрлэгдсэн байдаг. Энэ жишгийн дагуу бид нар энэ хуулийг санаачилж улсын хурлын 24 гишүүн хамтраад санаачлан боловсруулж байна. Учрал шинжээчээс за яг өнөөгийн Монгол Улсын байдлаар нийгмийн ажилтан за ялангуяа нийгмийн ажлын үйлчлэгээ ямар хэмжээнд бас явж байна. За мөн үүнтэй холбоотой тоо мэдээлэл нийгмийн эдийн засгийн бас баталгааны талаар бас тодорхой мэдээлэл тавьсныг товчхон. За бас яаман дээр энэ талаарх мэдээллүүдийг бас байнгын судалгаатай явуулдаг байна. За ер нь бол Монгол улсад нэг 4,000 орчим нийгмийн ажилтан 7 орчим салбарт бол үйл ажиллагаа явуулж байгаа. За мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон яг одоо хөдөлмөрийн харилцаа нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тодтолтойгоор явж байгаа. Нийгмийн хөдөлмөр халамжийн салбар байна. За шүүхийн салбар байна, боловсролын нийгмийн ажлын салбар байна, эрүүл мэндийн нийгмийн ажлын салбар байна. За тэгээ хүүхэд хамгааллын нийгмийн ажлын салбар гэдэг ингээд хэд хэдэн салбар дээр нийгмийн ажлын одоо мэргэжлийн үйлчилгээ үзүүлээд тодорхой хууль тогтоомж дүрм журмын стандартын дагуу үйл ажиллагаа явж байгаа. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын хувьд бол за 2024 оны 9-р сарын 1-ээс эхлээд хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. За хүүхэд хамгааллын тухай хуулийн ерөнхий үзэл санаа шинжилэл нь юу байсан бэ гэхлээр одоо яг энэ яриад байгаа одоо хүүхэд хамгааллын хүүхэд гэр бүлийн салбарын одоо нийгмийн ажилтны мэргэжлийн чиглэл өргөн юу юм, кейс менежмент нь юу юм, нийгмийн ажилтан гэж хин юм бэ гэдэг одоо анхны тодорхойлолтыг тогтолцооны хувьд хуульчилж өгснөөрөө бол маш том онцлог давуу тал болсон байгаа. За хүүхэд хамгааллын тухай хууль өөрөөр хэлбэл бусад салбарт хэрэгжиж байгаа нийгмийн ажил үйлчилгээг зохицуулж байгаа нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой тогтолцооны хувьд бэхжүүлэлт хийсэн одоо анхдагч хууль болсон гэж бас хэлж болно. За гэхдээ энэ бол юу вэ гэхлээр зөвхөн хүүхэд гэр бүлийн салбарын нийгмийн ажлын тухайд ярьж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бусад одоо нийгмийн ажлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээлбэл шүүхийн шийдвэрийн одоо гүйцэтгэх байгууллагуудад үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй нийгмийн ажилтнууд байна. Эрүүл мэндийн бас 300 гаруй нийгмийн ажилтнууд байна. Боловсролын салбарын 1100 гаруй нийгмийн ажилтнууд байна. За одоо хөдөлмөр халамжийн үйлчилгээний халамжийн нийгмийн ажилтнууд гэж байдаг те хорооны нийгмийн ажилтнууд, хөгжлийн нийгмийн ажилтнууд энд бас 1000 орчим нийгмийн ажилтнууд байгаа. Энэ салбарын бусад нийгмийн ажилтнууд яаж ийна гэхлээр өөрсдийн гэсэн яг одоо мэргэжлийн үйл ажиллагаа тэр үйлчилгээг нь хуульчилсан хууль байхгүй өөрийн салбарын тухайлах хуулиар өөрийн салбарын тухайлах дүрм журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд ажиллаж байна л гэсэн үг. Тэгэхээр тэр мэргэжилтнүүдийн одоо бидний яриад байгаа одоо мэргэжлийн үйлчилгээ буюу кейс менежменттэй энэ бол юу вэ гэхлээр альва одоо нийгмийн ажлын үйлчилгээ эхлэхээс төгсөх хүртэлх бүх үе шатыг одоо шинжилгээний төвшөнд нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагаа муу юм а гэдэг нь баталсан энэ одоо шинжилгээний төвшин шинжилгээний хүрээнд энэ үйл ажиллагааг бүрэн дүрэн үзүүлж чадахгүй за үзүүлсэн ч гэсэн тэр нь баримт нотлохоон дээр суурилдаггүй хэмжиж болохгүй тэгээ цаг хугацааны хувьд бас өөрөөр за тэгээд ангилал зэрэглэл нь өөрөөр авж байгаа цалин хүйсний хувьд бас өөрөөр тодорхойлогдож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ үйлчилгээ шинжилгаанаараа батлагдсан мэргэжлийн үйл ажиллагаа хэрнээ хэрэгжиж байгаа салбар болгондоо өөр статустай өөр чиг баримжаатайгаар хөгжиж байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу харагддаг вэ гэхлээр тэгшэрхийн зарчим зөрчигдөж гин ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа хэрнээ авж байгаа цалин хүйс болон эрх зүйн баталгаат байдлын хувьд өөрөөр байна. За мөн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа за тэрнээс гарч байгаа үр шим нь одоо нийгэмд тусах байдал хүлээж авч байгаа байдал за тэгээд үйлчлүүлэгчтэй очиж байгаа тэр хувь нэмэр гэд харилцан адилгүй байгаад байгаа байхгүй юу? Би яг энэ асуултын хүрээнд юу нэмд орж
багшаас авахад. За сая нэг 4,000 нийгмийн ажилтан 7 салбарт гэх. Тэгэхээр иймтэй холбоотойгоор яг энэ анхан шатны нэгж дээрх ачаал ер нь нийгмийн ажилтны хэр байдгийг. За ер нь бас түүний онцлог ямар байх талаар бас та нэг хариулт өгвөл. За жишээ нь саяны хэлж байгаагаар халамжийн нийгмийн ажилтан, за шүүх, хорих ангийн нийгмийн ажилтны онцлог. За энэ ер нь салбаруудын онцлогууд нь ер нь үйлчлэг нь хэр явагддаг талаар бас нэмдэрж өгч нэг хариулт өгвөл. За үнэхээр их чухал асуудал. Монгол улсад энэ нийгмийн ажил гэдэг шинжилгээ ухаан хөгжөөд 30 жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгээ миний би яг энэ зүйлийг анханаас нь ихсэн болохоор энэ салбарын онцлог ямар вэ гэдгийг одоо мэдх юм байна. Тэгэхээр мэдээж ажлын ачааллын тухай ярих юм бол бид нэр нийгмийн ажилтнанд оногдох үйлчлүүлэгчийн тоо, ажлын бодит цаг, за тэгэл кейс, за тэгэл одоо тэр кейстэйгээ учирж байгаа хэдэн кейс байгаа гэдгээс ингээд олон янзын шалгуураар энэ ажлын ачааллыг цоодж болох юм л да. Тэгэхээр өнөөдөр Монголд 7 салбарт яг нийгмийн ажилтаа ажиллаж байна. Энэ бол нөгөө төрийн статустай хэлж байгаа. Мөн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, өөр бусад байгууллагууд бол нийгмийн ажилтнууд байгаа. За ерөнхийдөө яг хамгийн сүүлийн тоогоор бол нэг 8,000 орчим нийгмийн ажилтан гэдэг энэ орон тоон дээр нийгмийн ажилтаа ажиллаж байна. Гэхдээ энд байгаа хүмүүсийн ажлын ачаал бол янз бүр байгаа. Тэгэхээр яг өөрөө чи асуусан халамж, хорих гэдэг хоёр зүйлээр би нэг хэлье л да. Тэгэхээр магадгүй халамж маань бол анхан шатн дээр бол сум хороон дээр ажиллаж байгаа. Тэгвэл хороон дээр ингээ аваад үзэх юм бол халамжийн ажилтан бол дор хаяж нэг хорооны дундаж хүн ам гэхэд л нэг 5,000-аас 10,000 байгаа. Нэг хүн ажиллах гэдэг. Тэгэхээр нэг хүн тэн дээр ажиллаж байна. Тэгэхээр энэ зүгээр үйлчлүүлэгчийн нэг нийгмийн ажилтны оногдох үйлчлүүлэгчийн тоогоор аваад үзэх юм бол энэ бол маш их өндөр тоолцоод байна. Гэтэл олон улсад бол яг энэ одоо юу тоогоор авдаггүй. Хамгийн дээд нь л нэг 60 кейс. Гэтэл манад хэд байгаа гэхээр ингээд тоог аваад үзэх юм бол зөвхөн ажлын ачаал нөгөө нэг хүнд оногдох нийгмийн ажилтны тоогоор ингээд аваад үзэх юм бол маш их бол. Энэ дээр нөгөө кейс зацуулж байгаа цаг хугацаа, за тэгэл бусад энэ бодит одоо яг ажлын 7 хоногийн 40 цагаа ингээд бодох юм бол тэр хүнд бол маш их ажлын ачаал гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор бас энэ хорихын нийгмийн ажилтнууд бий. Хорихын нийгмийн ажилтан бол бас нэг нийгмийн ажилтанд оногдох хориглолын тоо гэтэл бас л олон улсын стандартаас өндөр байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө бас хорихын салбар чи өөрөө онцлог. Тэнд хоригдож байгаа хоригдол болгонтой ажилтдаг. Тэгвэл халамжийн нийгмийн ажилтны яах вэ гэхээр хорооны нийгмийн ажилтан бол магадгүй тэр хүн асуудлаар тавиад хэрэгцээгээ тодорхойлуулад үйлчлэгээ авахад ирж байгаа тохиолдолд л ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бас нэг харьцан адилгүй ялгаатай болчихж байгаа. Яг энэ дээр бол хэлэхэд бол анх 1999 онд сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлтыг гаргахад 1500-д нэг нийгмийн ажилтан гэж гаргаж ийлээ. Гэтэл өнөөдөр энэ ачаалал ямар байгаа гэдгийг бас бид нэр тооцох ёстой болчихсон. Энэ онцлог болгон салбар болгон дээр өөр өөр онцлог байгаа. Тэгэхээр энэ хууль гарснараа нэг зүйл яаж вэ гэхээр нийгмийн ажилтны одоо эрх зүйн одоо баталгааг бий болгож байгаа. Нэг салбарт ажиллах нэг нийгмийн ажилтны оногдох ядаж л үйлчлүүлэгчийн тоог бид нормативыг гаргаж өгөх бололцоог бид энэ хуулиараа олгож байгаа л да. Тэгэхээр энэ өөрөө маш өндөр ач холбогдолтой болчихж байна. За, оюун болд хуульчаас одоо нийгмийн ажил үйлчлэгийг ер нь сайжруулах, за ялангуяа бас энэ мэрэгжлийн холбоо бас байгуулах тал дээр энэ зохицуултууд ер нь ямар байгаа юм. За бас энэ өнөөгийн нөхцөл байдлын бас тулгымцсан асуудлуудын талаар бас та нэг яриул. За тэгэхээр Монгол улсад бол одоогор нэг 700 орчим хууль бол хүчин төгөлдөр үйлчилдэг. За энэний за нэг 80 орчим хууль нь бол нэг удаагийн шинжтэй хууль байдаг л та. Тухайн оны дагаж мөрдөх журмын ч юм уу. Нийгмийн нийтлэг харилцааг зохицуулж байгаа 400 хууль. За эндээс ажил мэргэжил тэдгээрийн онцлогтой холбоотой 220% үйлчилж байгаа. 220. Тий, энэний жишээ нь одоо дурдвал цагдаагийн, прокурорын, шүүхийн, хуульчийн эрх зүйн байдлын хууль гэдэг хуулиуд байна. Яг ажил мэргэжлийн онцлогийг бүр наривчлаа заасан 20 орчим байна л да. Тэгээ энд хамааралтайгаар одоо эрх зүйн орчныг шинчлэх зайлшгүй шаардлагууд байна гэж одоо энэ хуулийн төслийн одоо тандан судалгаа гэж байдаг л да. Тэрүүгээр нийгмийн ажлын мэргэж үйлчлэгийг зайлшгүй хуульчлах шаардлагатай гэсэн ийм судалгааны дүн гарсан байгаа юм. Яагаад тэгэхээр
нэгдүгээрт нийгмийн ажлын үйлчлэл гэдэг бол нийгмийн халамж биш. Тий. Хоёрдугаарт энэ ажил үйлчлэг нь өөрөө шинжлэх ухаанаар тодорхойлогдсон ийм одоо үйлчлэгээ байдаг. Тэгээ дээр нь гол зүйл бол энэ нөгөө хүний хөгжлийг дэмжих зорилготой хүн төвтөө нийгмийг бүтээхэд чиглэсэн ийм мэргэжлийн онцлог байдаг тухай түрүүн бас оролцогчд маань дурдлаа. Тэгэхээр бид нөгөө одоо ер нь бол хууль бол өөрөө нийгмийн гэрээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл иргэн төр хоёрын хооронд тодорхой асуудлыг шийдэхээр гаргаж байгаа төлөвлөгөөч гэж ойлгож болно. Тийм учраас нөгөө асуудалтай өөрөөр хэлбэл тусалцаа шаардлагатай иргэнийг нийгэмд хэвийн ажиллаж амьдрах энэ зохицуулт бол зайлшгүй шаардлагатай маа. Тэний нэг нь бол нийгмийн ажлын хуулийг зайлшгүй юм тусдаа байдлаар буюу энэ ажил мэргэжлийн онцлогоор тусдаа хуулийн төсөл хэлбэрээр босруулахын зүйтэй гэж үтсэн байна. Тий. Тэгэд цаашдаа бол нөгөө төр өөрийнхөө чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар өөрийн одоо нэлээд одоо том бүтцээсээ зарим чиг үүргээ ингээ мэргэжлийн холбоод шилжүүлэх замаар энэ холбоо ийм хөгжүүлэх шаардлагатай байдаг. За жишээ нь бол одоо хуульчтай холбооны хувьд гэхэд ингээд тусдаа хуульчийн эрх зүйн байдлын хууль батлагдаад 10 жил болсон байна. Энэ холбоо нь өөрөө төлөвшөөд ингээд хуульчаа сонгон шалгаруулад явдаг ийм процесс хэдийнэ бий болсон. Аялал жуулчлалын тухай хуулиар аялал жуулчлалын мэргэжлийн холбоо энэ гэж байгуулагдаад явж байгаа. Тэгэхээр төр өөрөө энэ олон чиг нүсэр чиг үүргээсээ салж мэргэжлийн холбоо өөрөө энэ мэргэжил ажил үйлчлэгийг хөгжүүл сургаж явдаг энэ зүйл рүү илүү чиглэх ёстой маа гэж үтсэн байгаа. Энэ ч үүднээс энэ хуулийн төслийг бас босруулсан. Миний хувьд бас хуулийн төсөл босруулахад оролцож ажилласан хууль чинь нэг байна. За хоёрдугаар хэсэгт хэдүүлээ яг тулгымдсан асуудлыг илүү наривчлан ярина. За нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр нийгмийн ажлын тухай хуулийн эргэн тойрон сэдвийн өрөөнд буюу энэ бол анхдагч хууль байгаа. Тэгээд ялангуяа сая нийгмийн ажлын энэ яг салбарт бол 7 яг салбар тус бүр дээр 4000 гаруй ажилтан ажиллаж байгаа гэдэг бас тоо мэдээлэл өгч байна. Тэгэхээр хоёрдугаар хэсгээр одоо эргэн уулзцай төр завсарлаад нүүдэлшил нэвтрүүлэгт хамтдаа үзэж та бүхэнд бас баярлалаа. Bitcoin application-ыг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүц тэмүүл. Хазал бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Намын сүлжээ дэлгүүрт багро хүрэн менжигний салаад 5148 төгрөг. Бодит хэмнэлтийг багрогоос. 2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмий. Team Barkas. 100 сая эзэн тодорхойж ойрцоо. Ариг банк. Өнгөрснийг өндөр талын гүнээс төвч. Өдгөөг өндөр уусын орооноос мандуул. Орнолыг өг тэнгэрийн эвэл дор нэгтгсэн. Хүнсний бэлэгдлийг хамтдаа нэгтгэн зогслоо. Арт хүчтэй хамтдаа. Next шинэ жилийн өрн шууллаа зарлаа. Та сонгогдсон цахилгаанбара тавилгыг 60 хүртэлх хувийн хямдралтай бэлэгтэй өрн шууллаар амжиж аваарай. Happy next year. Хүүхэд багчуудын хүслийг биелүүлэх Ori Winter Park олон болон гинтийн бэлгүүдээр дүүрэн үүд хаалгаа нээх гэж байна. Хүүхэд багчууд аав ээжүүд та бүхнийг бүтэн өдрийн туршид мартагдахааргүй зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байна. Ori Winter Park. Сайн уу? Ондоо Happy Bay хамтраад энэ оны дуустал 50% кэшбэктэй боллоо. Хүссэн датагаа аваад дансандаа тал мөнгөө эргүүлж яваарай. Оноос өмнө ондоо датаг онцгой үнээр нөөцлөд авдаг цаг. Ондоо чиний талд. Cozy New Year. Билэгтэй худалдаа. BSB Mebelt.
Бүх тавилга буудан 15% хүртэл хямдарч, сонгогдсон загварууд 60% хүртэл хямдарлаа. Үнийн дүнгээс хамааран хэрэгцээд барааг танд бэлгэлж байна. Мөн таны баярын ширээн зориулсан ваучер бэлгэлэн. Cozy New Year бэлэгтэй худалдаа зөвхөн BSB Mebel-т. Carrefour-ийн бүх салбарт Bagro мөнхтөлчөө 6990 төгрөг. Бодит хэмнэлтийг Bagro-гоос. Хацал бүрэн аз жаргал бэлгэлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Biz Point application-ыг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үз тэмүүлэл. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгт хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. За бид өнөөдөр нийгмийн ажлын тухай хуулийн эргэн тойрон сэдвүүрэнд ярилцж байна. За дөрвөн зочин маань бол энэхүү хуулийг яагаад санаачлах шаардлагууд бий болсон үндслийн талаар бол сая нэгдүгээр хэсэгт ярилцлаа. За хоёрдугаар хэсэгт хамтдаа тулгымцсан асуудлуудыг ярина. За мөн одоо тухайлсан хууль тогтоомж дээр ямар өөрчлөлтүүд орж байгаа, юуг яг шийдэх гээд байгаа гэдэг талаараа наривчж ярина. Тэгэхээр саран чулуун гишүүнээс яг одоо үйлчилж байгаа хууль тогтоомжид за яг энэ нийгмийн ажлын талаар хэрхэн ерөн зохицуулж байгаа юм. За мөн нийгмийн ажлын тухай хуулийн төслөөрийн зохицуулж байгаа харилцаа тухайн хуулийн төслүүдтэй ерөн жоохон онцлог одоо зохицуултын уялдаа холбоо нь хэр байгаа юм. За нийгмийн ажлын ажилтан болон нийгмийн ажлын үйлчилгээний талаар холбоо хамааралтай 162 заалт 12 хууль төр байна одоо хүчинтэй. За тэгвэл тэндээс би жишээлбэл 5-ын зүгээр онцолж дурдъя л да. За хүүхд хамгааллын хууль дээр юу байна гэхээр хүүхдийг хамгаалах, эрсдлийг бууруулах, хүчирхийлэх, сэргийлэх, кейс менежментийн тухай ойлголт бол байгаа. Тэгвэл юу байхгүй байна гэхээр нийгмийн ажилтны эрхцэн байдал нь сул байгаа. За нөгөө талдаа мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарвал системд биш албан агч буруутгах ийм тогтолцоод одоо байгаа гэсэн. За тэгэхээр бид нар энийг яаж шийдэх ёстой гэхээр бид нар мэргэжлийн хариуцлага хамгаалтыг нэг тийш нь шийдэх ёстой хүүхд хамгааллын салбарт. За кейс менежерийн эрхцэн асуудлыг ярих хэрэгтэй. Шийдвэр гаргахад нийгмийн ажилтан яаж оролцох гэдгийг тодорхойлох хэрэгтэй байгаа. За тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлт тэмцэх тухай хуулийг аваад үзье л да. Энд юу байгаа гэхээр түр хамгаалах байр шийдсэн байна. Хамгаалах шийдвэртэй цагдаа шүүхийн үүргийг бол тодорхойлоод өгсөн байгаа. Шүүх яадгүй, прокурор яадгүй, цагдаа яадгүй бүгд байна тий. Тэгвэл юунд байхгүй байгаа гэхээр хүчирхийллийн дараах сэтгэл зүй нийгмийн сэргээн засах асуудал төр хэн хариуцах гэдэг нь огт байхгүй байгаа. Урт хугацааны дэмжлэг огт тусагдаагүй байгаа. Давтан хүчирхийллээ сэргийлэх кейсийн хяналт гэж юм байхгүй болчихдог. За тэгвэл энийг бид нар яаж нөхөж болох вэ гэхээр нийгмийн ажилтны хамгаалах тэр үүргийг тодорхой болгоод сэргээн дэмжих буюу урт хугацааны дэмжлэг яаж хийх вэ гэдгийг нийгмийн ажлын мэргэжлийн илүү тодорхойлж өгснөөр хийж өгнө гэсэн үг байхгүй юу. За тэгвэл хэдүүлээ эрүүл мэндийн тухай хуулийг аваад үзье л та. За хүн өвддөг те хавдраар осол гэмтлэр янз бүрийн өвчин туслаа. За хуулинд маань юу байгаа гэхээр эрүүл мэндийн тусламжийнхаа зураглалыг хийсэн зохицуулалттай сэтгцэн эрүүл мэндийн хуультай манах те. Тэгсэн чинь юу байхгүй гэхээр нийгмийн ажилтны тэр дотор одоо өвдөд иргэн босч байгаа хүнд нийгмийн ажилтан яаж ажиллах юм? Тэ одоо менструацийн дараа хайчих юм бэ? Хор тавдрын дараа хайчих юм бэ гэдэг асуудал нь нийгмийн ажилтан уул нь бол олуулт байдаг. Гэхдээ манай дээр бол тэр одоо байхгүй байгаа. За нөгөө талдаа эмнэлгээс гарсны дараа шилжилтийн дэмжлэг гэдэг зүйл байхгүй. Тэрийг бид нар англиар одоо discharge plan гэж ярьдаг байхгүй юу? Жишээлбэл Монгол Японы төвдөр жижиг заагуур бол ажиллаж байгаа. За дээрэс нь нийгмийн ажилтан өөрөө эрүүл мэндийн багт орж ажиллах хэрэгтэй. Одоо хамтарсан баг гэдэг шиг нэг одоо үйлчлүүлэгч өвчтөй тэр өвцөн хүн дээр ингээд баг ажиллаж байгаа л нийгмийн ажилтан хоол зүйч, сэтгэл зүйч эмч бүгд байх хэрэгтэй. Тэр тогтолцоо байхгүй тий. Гэх мэтчлэн ингээ хууль болгон дээр байгаа боловч сул тал байгаад байгаа. Энийг нь бид нар нөхөхийн тулд өнөөдөр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчлэгээ нэлээд сайн тодруулж өгөөд энэ хуулиудаа ингэж энэ хуулиндаа уйж өгөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. За бүр дахиад нэгийг нэмэл та би. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байгаа. 10 тийм бидний 17 оны. Энэ дээр бол энэ хууль бол хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхтгийгч оролцоотой байна гэд ярьсан байгаа. Гэхдээ юу дутуу байгаа гэхээр бодитоор тэрийг хэн хэрэгжүүлэх юм тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн биеийн бэрхшээлтэй мөртлөө сэтгэлийн давуу талаа, өөрийнхөө давуу талаа яаж тодорхойлох юм, зан үйлээ яаж өөрийгөө авч гарахыг уул нь нийгмийн ажилтныг хийдэг байхгүй. Гэтэл нийгмийн ажилтны яг тэр мэрэгсэн оролцоо байхгүй байгаа. Тэр хуулийн дээр ч байхгүй, одоо өөр ямар нэгэн эрх зүйн дээр ч байхгүй байгаа.
Тэгэхээр энэ зэрэг одоо асуудлуудыг жишээлбэл бид нар энэ хуулиар тодруулж өгөхөөс аргагүй болчиход байгаа байхгүй юу? Тийм. Зүгээр ингээд зухас би нэг 12 хуулийн 162 заалтаа базаад те нэг 4-ийг дуртахад юм байгаад шүү дээ. За тэгвэл боловсролын ерхий хуулийг харахаар юу байгаа гэхээр сурагчийн хөгжлийг дэмжинэ гэж байгаа. За сэтгэл зүйч нийгмийн ажлын орон тоог байлгасан. Гэтэ юу дутуу байгаа гэхээр яагаад тэгвэл сургууль дээр дээрлэхэлт гараад байгаа гэхээр дээрлэхэлтийн эсрэг бодлогыг хэн хэрэгжүүлж хэн өнөөдөр ажилуулах юм. Тэр чинь нийгмийн ажилтны сургуулийн нийгмийн ажилтны бас нэг үүрэг байхгүй юу? Энэ дээр эцэг гих сургууль орон нутгийн уялдааг хэн хангах юм? Тэр жишээлбэл нийгмийн ажлын үүрэг оролцсон мөн баггүй. Тэгэхээр энэ мэтчлэн бид нар одоо байгаа одоо үндсэн нэлийн шууд холбоо хамааралтай 7 хуулийн дээр л өөрчлөлт оруулахаар ингэж тусгаж байгаа байхгүй юу? За би оюун бол туульчаас сая гишүүний хэлж байгаа 7 хууль. За ер нь энэ хуультай холбоотойгоор өөр хуулиуд дээр өөрчлөлт орох боломжууд хэр байгаа юм. За үүнтэй холбоотойгоос тулгамдсан асуудлууд юу байна вэ? Яг өнөөг хүртэл бидний одоо хууль эрх зүйн шинжилгээний үед гаргаж ирсэн хэд хэдэн алдаатай асуудал байна. За жишээ нь ингээд нийгмийн нэг үзэгдлийг феномен те энийг шийдэх зорилгоор нэг хууль гаргадаг. Жишээ нь гэр бүлийн хүчирхээлтэд дэмжих тухай, хүн худалдаалахтаа дэмжих тухай, за бүр мал булгаалахтаа дэмжих тухай ч хууль байна. Тэгэд ингээд нэг хууль гаргачаад тэр хуулийг хэрэгжүүлэх анхан шатны нэгждэр байгаа цорын ганц хүнийг онилдог. За энэ бол нийгмийн ажилтан баггүй. Ингээд баг хорооны нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, боловсролын нийгмийн ажилтан, өөрөвл нэг сургуулиудыг нийгмийн ажилтнууд байдаг шүү дээ. Өөрөвл яг тэр хуулийнхаа анхдагч хөшүүрэг хийж чадах хүн хэн бэ гэдгийг харж агаад за энэ хамтарсан багийн гол зохицуулагчаар нийгмийн ажилтан тавьчихъя гээд ингээ хууль батлагдаж байгаа. Тэг эцсийн дүндээ тэр хуулийн яг амьдралд хэрэгжүүлж байгаа гол хүн нийгмийн ажилтан болж хувирч байгаа байхгүй. Бусд нь бол яг тэнд голлох үүрэгрээ гүйцэтгэхгүй. Гэтэл нийгмийн ажилтан өөрөө нийгмийн ажлыг үзүүлэх ёстой байгаа сте. Гэтэл энийг үзүүлж чадахгүй өөр хуулийн тусламж үүслэхийг үзүүлээд өөрөөр тэр хуулийнхаа чиг үүрэг туслан гүйцэтгэж буюу эсвэл голлох ачааллыг үүрээ яваад байгаа байхгүй. Тэгээ энэ хуулийн төстэй холбогдуулаад ажлын ачааллыг судлахаар ялангуяа нөгөө баг хорооны халамжийн нийгмийн ажилтнууд бол маш их ачаалтай. Тэгээд тэр өтгөө одоо хүн амын тоолго, усан бүртгэлийн ажил хүртэл оролцож байгаа байхгүй. Тэгээ ийм байдлаар нэг хууль батлах болгондоо нийгмийн ажилтны нэмэлт чиг үүргийг хүлээлгэсээр байгаад өнөөг нь нөхцөл байдалд хүргэжээ. Тийм учраас энэ асуудлыг эцэслэн шийдэд нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг нэг талаар шийдэх ёстой. Улс. Тэгээ хуулийн төслөөр тухайлбал энэ төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтны цалин зэрэглэлийг мэргэжлийн холбоо нь засгийн газартаа хилцээр хийх замаар шинжилж боловсруулж авах заалтуудыг хүртэл тусгаж байгаа. Тэгэхээр бид эцсийн дүндээ ингээд аливаа төрийн үндсэн зорилго бол хүний хөгжил гэдэг тий. Хүнийг яаж сайхан амьдруулах уу гэдэг эмэл зорилго байдаг. Тэгэхээр энд чиглэх ёстой, энд идүү тэмүүлж тий хүчин чармаалт гаргах энийг хууль эрх зүйн орчноор шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ийм ч учраас түрүүний дурдсан одоо жишээлбэл эрүүл мэндийн хууль дээр эрүүл мэндийн нийгмийн ажилтныг залчуул дээр байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн хууль тухайлбал нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр ингээд 7 хууль дагаж мөрдөх журмын хуулийг өөрчлөлтөөр авч байгаа. Учир шинжижээс за анхан шатанд ажиллаж байгаа буюу сум за хороод дээр ажиллаж байгаа. Ер нь ачаал бол маш өндөр байгаа гэдгийг хэллээ. Тэгэхээр яг энэ ачаал болон кейсийн тоо ер нь бодит нөхцөл байдлын талаар та бас нэг баримт кейс дээр тулгуурлан бас хариулт өгвөл. За жишээлбэл цагдаагийн ерөнхий газрын сайт дээр нээлттэй мэдээлсэн байгаа тий. За нөгөө эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг дээр байгаа одоо бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тоо байгаа. За энэ тоог жишээлбэл дурдвал 2020 онд 298 тохиолдол гарсан байхад 2024 онд 489 буюу одоо 2 дахин нэмэгдсэн байна л та. За тэгтэл яг нийгмийн ажлын үйлчилгээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэдтэй за ялангуяа бага насны хүүхэдтэй ажиллахад нэг нийгмийн ажилтнанд за яг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад бол бүр 3 сараас 3 жил хүртэл хугацааны туршид үргэлжлүүлээд ажиллаж ич тэр хүүхэд
эргээд хэвийн амьдралдаа орох одоо анхны нөхцөл бололцоо бий болдог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг нийгмийн ажилтан нэг бэлгийн хүчирхийллийн хохирогч бага насны хүүхэдтэй 3 хүртэлх жилийн хугацаанд тасралтгүй ажиллана. Гэхдээ зөвхөн нэг нийгмийн ажилтан биш, тэр чинь эрүүл мэндийн нийгмийн ажилтнтайгаа сэтгэл зүйчтэйгээ ингээд баг болоод хамтраад ажиллана гэдэг бол одоо нэг албан хаагчаас хичнээн хэмжээний одоо цаг зав тэ нүрийн хөдөлмөр, мэрэгжлийн ур чадвар, мэдрэмжгээд ёс зүй гэд тэ маш их техникийн процессыг ур чадварууд шаарддаг ийм төрлийн мэрэгчлэлтэй энэ мэрэгжлийн онцлог өөрөө маш их мэдрэмжтэй байхыг, маш их олон төрлийн одоо авиас ур чадвартай байхыг шаарддаг онцгой мэрэгжил. За тийм учраас одоо анхан шатн дээр одоо ялангуяа хүүхд хамгааллын хүүхэд болон гэр бүлийн одоо хохирогч хамгааллын салбарын нийгмийн ажилтан бол ийм одоо зэргийн ачааллыг үүрч явж байгаа. Сум болон хороод дээр одоо 25 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд анхан шатнд нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн. За тэгээд ажиллаад ерөөсөө 1 жилийн нүүр одоо үзээгүй байна. За тэгэхээр энэ хугацаанд одоо кейс шийдвэрлэлтээрээ за мөн өмнөх оны мөн үедээ харьцуулах юм бол 10 гаруй хувиар кейс шийдвэрлэлт нэмэгдсэн байна л да. Тэгэхээр ер нь нийгмийн ажлын хамгийн гол одоо үе шат бол урьдчилан сэргийлэх үе шат байдаг. Альва одоо хүн хохирогч болохоос өмнө таслан сэргийлэх үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч ичтэй тухайн одоо эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Тэгэхээр энэ нөлөөллийн арга хэмжээ, сургалт энэ одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрт мэдээлэх арга хэмжээтэй. За тэгээд дараагийн шатанд холбон зүйчлэх энэ мэргэжлийн үйл ажиллагааг явуулахад нэг нийгмийн ажилтнанд бол хангалттай их одоо кейс оногдож байгаа тоо байгаа боловч 1 жилийн хугацаанд бид нар өмнөх амжилтаа 10% ахиулсан байгаа. Нэмдор жогшоос Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг дээр ер нь ирж байгаа санал гомдлууд бас юу байна? За мөн таны хувьд шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш. Тэгэхээр ер нь оюутнуудын одоо бас нийгмийн ажилтны мэргэжлэр суралцах тоо ер нь сүүлийн жилүүд нэмэгдүү хасагдв. За үнэхээр бас энэ чухал асуудал. Нөгөө одоо яг энэ хуультай холбоотойгоор зүгээр ихээсээ илүү энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын мэргэжлийн бэлтгэл их чухал байна. Энэ нь юу гэхээр тэр үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой байна. Тэр үйлчилгээний чанар хүртээмжийг бид нэр маш сайн сайжруулахын тулд бид нэр энэ талбар дээр ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийн өсөлт хөгжлийг дэмжих хэрэгтэй. Тэр дундаа ялангуяа энэ одоо түрүүн Саран Чулуун хэлсэн энэ бол мэргэжил байхгүй өөрөө шинжлэх ухаан. Тэгэхээр энэ шинжлэх ухааныг одоо соёлын сурсан хүн энэ ажлыг хийх хэрэгтэй. Гэтэл яг өнөөгийн нөхцөлд яг бодит байдал дээр яг нийгмийн ажилтан гэдэг орон тоон дээр ажиллаж байгаа хүний хідэн мэргэжлийн хүн байгаа гэдэг бас одоо тоо хэлэхэд бас энд одоо бас сэтгэл хэмжигмээр тоолдоо. Ер нь хэд байна? За ер нь бол хамгийн сүүлийн угаараар нэг 30% байгаа шүү дээ. Мэргэжлийн хүн байгаа. Бусд нь мэргэжлийн бус хүн байгаа. Тэгэхээр бид нэр энийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нэмэгдүүлж ээж энэ мэргэжлийн одоо нэр хүндийг өсгөн, үн цэнийг өсгөн. За хамгийн чухал нь юу гэхээр үйлчилгээний чанар нэмэгдэнэ, хүртээмж нэмэгдэнэ. За мөн энэтэй холбоотойгоор ёс зүйн асуудал гарч ирнэ. Энэ холбоо одоо жишээлбэл ёс зүйн асуудалтай маш олон кейсүүд ирдэг ч гэсэн энийг өнөөдөр шийдвэрлэж чадахгүй байгаа хариуцлагын тогтолцоо байна. Магадгүй ёс зүйн хороо байгаа ч гэсэн энэтэй холбоотой зүйлийг хийж чадахгүй байна. Мөн энэ талбар дээр ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийн өсөлт хөгжлийн асуудал дутмаг байна. Энэ чинь маш олон янзын кейстэй ажиллаж байна. Магадгүй түрүүний хэлсэн хүчирхийллийн кейстэй ажиллаад нийгмийн ажилтан маань сэтгэл зүйн хувьд тараам авчаад өөрөө тэрийг тайлж чадахгүй дараагийн асуудалтай орж байгаа хэрэг. Тэгэхээр энэ мэргэжлийн хөгжлийн асуудлууд биднэрт хамгийн чухал. Би юу харж байгаа гэхээр магадгүй түрүүн учрлын хэлдэг шиг урдсан сэргийлэх ажил хамгийн чухал шүү дээ. Гэтэл бид нэр өнөөдөр яг пирамидын загвараар бол хамгийн суур нь урдсан сэргийлэх байдал эргэжээд байгаа хэрэг. Зөвхөн хамгаалах нөхөн сэргээх үйлчлэгээ явуулаад нөгөө урдсан сэргээх үйлчлэгээ үзүүлснээр хамгийн чухал зүйл юу гэхээр төрд ирэх зардлыг бууруулах. Чин хариу арга хэмжээ гэхээсээ илүү өмнө тэр асуудлыг шийдэх юм бол энэ үйлчлэгээний зардал нэмэгдэн багасна, дээр нь энэ хүмүүсийн амьдралын чанар дээшлэх байхгүй. Бид нар иймэрхүү олон зүйлүүдийг бид нар харах хэрэгтэй болж байна. За магадгүй бид нар эндээс юу харж байгаа гэхээр энэ мэргэжлийн өсөлт хөгжлийг харж байна, ёс зүйн үүрэг хариуцлагыг харж байна. За тэгээд ер нь бол мэргэжлийн стандарт гэдэг юмыг бид нар бий болгох хэрэгтэй болж эхэлж байгаа. Нэгсэн стандарт бол. Тэгэхгүй бол энэ олон байгууллагуудын олон одоо энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын уялдаа холбоо
тэр болгон хангахгүй байгаад байгаа. Бид нар тэгэхээр энэ зүйлийг л хамгийн гол нь хийх нь хамгийн чухал байна. За түрүүний асуулт байна. За нийгмийн ажил бол өөрөө эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд орсон. Яагаад тэгэхээр энэ мэргэжлийн одоо энэ мэргэжлээр суралцах хүмүүс хүүхдүүдэд маш олон боломжууд гарч ирж байгаа юм гэсэн үг. За зөвхөн манай өөрийн сургуулийн жишээ хэлэхэд манай сургууль бол сүүлийн 3 жилд бол элсэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр энэ мэргэжлэр ажиллах хүүхдүүдийн хүсэл сонирхол бас байна. Эрэлттэй мэргэжлийн тоо орсон. Тэгээ магадгүй би боддгийн хүүхдүүдэд юу жилдэг гэхээр хүнд тусалдаг энэ мэргэжил буянтай мэргэжлээ. Өөрөө асуудалтай мөртлөө бусдын төлөө өөрийгөө зориулж явна гэдэг бол энэ одоо хорвоо ертөнцид хамгийн аз жаргалтай мэргэжил гэж үздэг байна. Саран чулуун гишүүнээс за хуулийн төсөл маань батлагдсанаар ер нь гарах үр дагавар нөлөөлийн талаар та бас ер нь хэрхэн яаж үзэж байна? За цаашд бас энэ хуулийн төслийг хилцүүлэх одоо эцлэн батлах хүртэл бас хилцүүлүүд явах баг. Тэгэхээр олон нийтийн санаа бодол яг тухайлсан мэрэгчлэтнүүдийн дуу хоолой хэр байна? За мөн одоо энэ хилцүүлгийн төвшин, улсын хурал парламентээр явж байхад тулгамдж байгаа асуудлууд юу байна вэ? За ингэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл Англи, Канада, Австрали, Солонгос гэд орнууд байна. Монголчуудын мэддэг орнууд байна тий. За энэ орнууд бол нийгмийн ажлын үйлчлэгээтэй ба нийгмийн ажлын хуультай байгаа. Гэхдээ тэдний одоо явсан зам мөр гэдэг юм уу? Тухайн орны хүн амын онцлогоос хамаарат жишээ нь одоо Сингапур, тий, Хятад, Япон энэ төр бол ахмад насны чиглэсэн нийгмийн ажлын төлхөө хөгжсөн байдаг. Ахмад насныхаа үйлчлэгтэй уялдаж байгаа ийм концепттэй. Гэтэл Америк, Финланд бол хүүхд хамгаал руугаа илүү нэгдүгээр одоо зорилт бүлгэн тэр хүмүүс байх чийтэй байхгүй. Монгол улс бол анханасаа хүүхд хамгааллын хуулийн одоо тэр үндслэр бий болсон учраас ер нь одоо байгаа агуулга хамгийн өргөн өрөнд бол тэр байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хуулиас хүлээгдэж болох зүйл юу вэ гэхээр энэ суурин дээрээ үргэлжлүүлээд энэ хүүхд хамгааллын салбарт олж авсан амжилт ололтоо илүү сайн бэхжүүлээд бусад салбар руу орох хэрэгтэй болж байгаа. Ахмад насны чиглэсэн нийгмийн ажлын үйлчлэгийг бид нар сайн болгох хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн нийгмийн ажлын үйлчлэгийг сайн болгох хэрэгтэй байна. Аль ч салбарт хамаарч байгаагаас үл хамааран бусад оронд байдаг шиг ёс зүйнтэй тий за стандарттай, лицензтэй хуульчлагдсан байгаад дээрэс нь аль ч салбарт байгаагаас үл хамааран төр одоо мэргэжлийн холбоо хамтын ажиллагааг жигд болгоод өгчих юм бол аяндаа нөгөө мэргэжлийн бос байх уу, мэргэжлийн байх уу гэдэг нь аяндаа ингээд зохицуулагдаад явах байх гэдэг ийм байгаа хгүй. За тэгээд энэ хуулиар бол ямар асуудал шийдэгдэж байгаа гэхээр ямар ажлыг, ямар нийгмийн ажлыг хаана, хэн, яаж хийх юм гэдгийг нэг мөр зэгцэлж өгнө гэсэн үг. Нөгөө талдаа мэдээллийн сан гэдэг юм бий болох юм байна. Одоо жишээлбэл Чингэлтэд дүүргийн 5 дугаар хорооны иргэн одоо юу гэдгийг те 17 настай тэр одоо юу гэдгийг өвчрхийлэлд өртсөн байхад тэр хүн зориулсан саяны яриад байдаг үйлчлэгийн тухайн мэдээллийг одоо Баянзүрх дүүргийн тэр нийгмийн ажилд авах боломжгүй шүү дээ. Халамжийн салбарын хоорондоо байгаа мэдээллээрээ солилцдог гэдэг нь бусад салбарын байна гэсэн үг биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулж өгөх хэрэгтэй болчиход байгаа. Энэ хуулиар одоо нүдэнд харагдаж гарт баригдах зүйл гэвэл мэдээллийн санг бий болгох, нөгөө талд мэргэжлийн холбоог бий болгох явдал байгаа. Энэ хоёрыг бий болгоод бусад хуулиудаа уялдаатай болгоод өгчих юм бол нийгмийн халамж хамгааллын салбараас хүргэгдэж байгаа бараг одоо 30 төрлийн үйлчлэг байгаа байхгүй. 30 төрлийн үйлчлэгээний чинь 70-80% нийгмийн ажилтнуудад оролцоотой. Энийний чанар сайжрах гэдэг байгаа байхгүй. Зэгцэргэнэ гэсэн үг. Тэгэхээр бүр ингээд энэ үр дүнгийн том зургаар үзэх юм бол одоо хүмүүсийн хамгийн мэддгээр нөгөө халамжаас хөдөлмөрт бодлого гэдэг чинь үр дүнтэй болно. Халамж авмаар байна гэдэг бол за эрүүл мэндийн зан үйл сайжрах ёстой. Сургуулийн орчин дох дээрлэхэлтийн асуудал гайгүй болох ёстой. Гэр бүл салалт буурах ёстой. Хүүхдийн өвчрхийллийн тоо баримт багасах ёстой. Уул нь яг юм зүй тогтолтой байхгүй. Тэгэхээр ийм хүлээлтүүдийг бол ингээд одоо богино шатанд болон дунд шат урт хугацаанд бол хүлээлт байгаа гэсэн үг. Хамгийн том хүлээлт бол одоо байхгүй харж чадахгүй байгаа боловч манай хуулийн дээр одоо хийснээр миний хувьд ч гэсэн хамгийн хүлээж байгаа зүйл бол амьдралын ур чадвар гэдэг зүйлийг маш сайжруулах хэрэгтэй байгаа. Иргэд өнөөдөр чадваргүй байгаа болохоор амьдралын ур чадвар, амьдрах ур чадварт тий одоо хүсэхгүй байгаа болохоор халамж аваад байгаа биш. Хүсэхгүй байгаа болохоор ажил хийхгүй байгаа биш тий. Өөрөө ингээ хүсэхгүй байгаа болохоор ингээ идэвхгүй байгаа гэж чинь нэг юм ур чадвар хэрэгтэй байхгүй. Ээж аав нь зааж өгөөгүй, эмээ өвөө нь зааж өгөөгүй. Тэр хүнд одоо очиод аливаа чи ингээд бие даагаад амьдр гэдэг тэр юмд хамруулдаг систем өнөдр алга байна л да. Тэгэхээр чин тэр хүмүүс ингээд нийгэмд баялаг бүтээгч чадахгүй,
нөгөө бэлэн юмаа хүлээдэг юм болох гэдэг байхгүй. Тэгэхээр халамжаас хөдөлмөрт бодлогын өөр нөлөө сайжирна гэж одоо ерөнхийдөө тооцоолж байгаа гэсэн. Олон улс шиг нийгмийн ажилтны одоо жишээ нь агентлагч юм одоо нөгөө хууль гарахаар хэрэгжүүлэх тийм ер нь системтэй болох боломж болцоо байна уу? Тийм. Тэгэхээр одоо саяны хэлдгээр жишээлбэл саяны миний хэлсэн орнууд бол бүгдээрээ нийгмийн ажлын холбоотой. Тийм. Тэр холбоод нь өөрсдөө мэргэжлийн холбоо нь өөрөө сургалтаа, лицензээ, дотор нь нөгөө мэргэжлийнхаа стандартаа тий дээрэс нь мэргэжлийн хариуцлага энэ төр тооцдог тогтолцоотой байгаа байхгүй. Тэгэхээр түр ийшээгээ нэг ороод ингээл салбар өөр өөртөөхөө ботсон юм хариуцлага гэж оруулах гэж ингэж одоо орооцолж явахаар угаасаа энэ чинь шинжлэх ухаан юм чинь олон улсад байдаг дүрмийнхэн дагуу тэр холбоог нь бий болгож өглөө. Тэр холбоо өөрөө өнөөдөр хуульчдын холбоо шиг юм аялал жуулчлалын холбоо шиг төртөө гэрээтэй ажиллах юм одоо тогтолцоо бүрдэх байхгүй юу? За нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр нийгмийн ажлын тухай хуулийн эргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцж байна. За 2 дугаар хэсэгт бол яг энэхүү сэдвийн хүрээнд хуультай болон за нийгмийн ажилтнанд тулгамдж байгаа асуудлын талаар нэлээдгүй бас зочид маань ярьлаа. 3 дугаар хэсгүүл бид тулгамдсан асуудалд хамтдаа шийдлэх авах болно. Point application-ыг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үст тэмүүлэл. Хацалт бүрэн аз жаргал мэдээлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut. Яха. Хоолой горж имгэлэх үү? Багрогоор. Хоолны чимэг, эх орны бүтээл, багро. Зүүн сайн эзэн тодорхойлж ойрцоо. Ариг банк. Сайн уу? Ондоо Happy Day хамтраад энэ оны дуустал 50% кэшбэктэй боллоо. Хүссэн датагаа аваад дансандаа тал мөнгөө эргүүлж яваарай. Оноос өмнө ондоо датаг онцгой үнээр нөөцлөд авдаг цаг. Ондоо чиний талд. Өнгөрснийг өндөр талын гүнээс түүж өдгөөг өндөр уулсын орооноос мандуул орнолыг өг тэнгэрийн эвэл дор нэгтгсэн хүнсний бэлэгдлийг хамтдаа нэгтгэн зогслоо. Арт хүчтэй хамтдаа. Алтын усны дистрибьютор Electric Motors Corporation. Өнгөрснийг өндөр талын гүнээс түүж өдгөөг өндөр уулсын орооноос мандуул орнолыг өг тэнгэрийн эвэл дор нэгтгсэн хүнсний бэлэгдлийг хамтдаа нэгтгэн зогслоо. Арт хүчтэй хамтдаа. Өглөөний цайгаа омега-та болгоё. Sea Fresh тунаа салаад. Япончууд эрүүл мэндийг урт хугацаагаар хардаг. Япон будааны тос цуно. Хацалт бүрэн аз жаргал мэдээлэх Санта багцаа онлайнаар захиалаарай. Pizza Hut.
Paypoint аппликейшнийг ашиглаж бөглөөнд доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үст тэмүүлэл. Нүүдэл шийдлийн нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид нийгмийн ажилтны тухай хуулийн эргэн тойрон сэдвүүрээр ярилцж байна. За 3 дахь хэсгүүл тулгамдж буй асуудлуудад хамтдаа шийдлийг дэвшүүлдэг. Ингээд саран чулуун гишүүнээс эхлээд асуултаа асууя. Хуулийн төсөл за цаашид ямар шатыг дамжиж хилцэхдгээр байна. Энэ талаар мэдээлэл өгье. За мөн тулгамдж буй асуудлын одоо шийдлийг тавс. За хууль анхдагч хуулийн нь бол тэгээд өргөн барих, хилцүүлэх, батлах төр нийт нэг 30 орчим ийм том жижиг алхамныг ингэж одоо давдаг юм байна л да. За одоо манай нийгмийн ажлын хууль бол 26 дугаар үе дээр байна уу да. Бараг нийт процессын 70%-ийг даваа явуулсан гэсэн үг. За тэгээд бид нар өнөөдөр өнөөдөр эхлээд намын бүлгийн одоо бүлэг танилцуулж бас саналыг авч сайжруулад за тэгээд байнгын хороод ер нь бол өргөн барьсны дараа процесс яадаг вэ гэхээр байнгын хороо томилж өгдөг. За одоогоор хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хоронд энэ асуудлыг одоо хилцэх эсхийг шийднэ гэдэг үе шатаар явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо бидний зүгээр тооцоолоор хавар бид нар нэлээд их хэрэггүй хилцэх болов гэж бодож байна. Энэ хилцүүлэг нэлээд олон цоврал үе шаттай. Байнгын хорон дээр хилцэн ажлын хэсэг бий болно, дэд ажлын хэсэг бий болно. Иргэдийн саналыг дахиад авна. Мөн гишүүдээр дамжуулан өөр бас саналуудыг бас авч болно. Ажлын хэсгийг ахалж байгаа гишүүд надаас өөр гишүүд бас байх болно. Яагаад гэвэл энэ чинь ингээд өөр талуудыг эрх ашигын сонирхол гэдэг үүднээсээ өргөн барьсан гишүүд нь өөртөө ажлын хэсэгт ордгоо гэсэн. Тэгэхээр бид нар саналаа өгөөд ингээд явна. За ер нь бол улсын хурал дээр энэ хуулийн төслийг урьдчилсан байдлаар нэг одоо 50 гаруй гишүүд бол дэмжиж байгаа. Тэгэхээр тал нь өргөн бариад тал нь ажлын хэсэгт орохоор бэлтэж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хилцүүлэг болгон дээр иргэдийг өмнө нь хэдийгээр бид нар 6 салбарт илүү мэрэгжлийн төвшөнд хилцүүлэг хийсэн бид нар орон нутгийнхантайгаа тийм ч сайн хилцүүлэг хийж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ удаагийн энэ одоо чуулганы завсарлагаанаар амжуулаад бид нар орон нутагт яг одоо талбар дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаагаа онлайнаар болон биечлэн хилцүүлэг хийхээр ингэж төлөвлөж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй бас хилцүүлэг хийх хэрэгтэй байгаа. Ахмад настай хүмүүстээр бас хийх хэрэгтэй. За түрүүний хэлсэн хууль зохиолох салбарын дээр ч гэсэн ажиллах хэрэгтэй байгаа. Төрийн бусынхантай ажиллах гэх мэтэр өмнөх хилцүүлгийн үеэр хүрч чадаагүй бүлгүүдтэйгээ бид нар бас илүү нарийн тодорхой ярилцах учраас хилцүүлэг хийх юм төлөвлөгөөтэй байгаа. Сайн хилцүүлэг хийсэн олон нийт нь сайн таньсан хуулийг бол тэгээ асуудалгүй нөгөө бодлогын хувьд ч гэсэн дэмжээл явдаг л да. Ер нь бол эн чинь нөгөө засгийн газрын төлөвлөгөө болон Монгол улсын алсын хараа 2050 гээд бүхэл одоо баримтчигтайгаа бол нийцж байгаа тий ийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ хавар бол одоо эх хаврын 26 оны хаврын чуулган дээр батлагдана гэж тооцоолж болно гэсэн. Оюун болт хуульчаас за мөн адил бас ямар шат амжилгуудаас гадна хуулийн хүрээнд бас явах процессууд нь яаж явах вэ? Яг хууль тогтоомжийн тухай хууль гээд байна тий. Монгол Улсын их хурлын тухай хуулиар хууль хилцэх үе шатууд байгаа. Тэгэхээр бидний хувьд ер нь одоо хууль хилцүүлэх үе шатанд хилцэх хэсгийг шийдсэн дараа дахиад 2 үе шат байдаг. Анхны хилцүүлэг тэгээд эцсийн хилцүүлэг ингээд батлах процесс бол явдаг. За энэ явцад одоо юу гэдгийг тэр ажлын хэсэгт бол их хурлын гишүүд ингээд хойрлогдоод тэр ажлын хэсгийг мэдээлэлээр хангах буюу дэд хэсэг эсвэл зөвлөн зөвхөх ингээд дэд хэсгүүд дээр нийгмийн ажил мэргэжлийн яг энэ нөгөө мэрэгсэн эрдэмтэн судлаач энэ чиглэлээр судалгаа хийдэг эсвэл бодит одоо практик дээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ийм нэг чинь хүмүүсийг оролцуулж энэ хуулийн төслийг хилцүүлгээ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хууль тогтоогч бол их хурлын нөгөө хууль тогтоогчдын хувьд энэ хуулийн төсөл ингээд одоо ингээд өргөн барьчингууд нь баг ингээд батлагдах чинь мэтэр ингээд ойлгох их өрөөсгөл ойлголттой. Тэгэхээр хуулийн төслийг илүү чамбааруулах гол үе шатууд бол ялангуяа нөгөө байнгын хороогоор хилцүүлдэг юм үе шатууд байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө магтгүй түрүүн ингээд урьдсан санал бодоо тусгаагүй тий ийм энэ өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэдэг энэ саналууд бол нээлттэй байгаа. За шийдлийн үед одоо жишээ маш энгийн би нэг гэн жишээ хэлчихье. За түрүүний дөрвсөн хорих байгууллагын нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг нийгмийн ажилтнууд байна салбарын. За энэ хүмүүс бол ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй учраас ажлын байрны тодорхойлолтоор л нийгмийн ажлын үйлчлэг үзүүлдэг байхгүй. Энэ тодорхой болчвол яах вэ гэхээр нийгмийн ажилтнууд би ямар үйлчлэг үзүүлэх вэ гэдгийг мэднэ гэсэн үг. Тэгэхээр энэ алс хиттэй бол
хүний амьдралын чанарт айгүй эрг нөрөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа. Тэр хүний амьдралын чанар сайжрахаар яах вэ гэхээр ус орны эдийн засгт хувь нэмэр оруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ийм ач холбогдолтой гэж тооцоолж энэ хуулийн үзүүлэлт баримтал дээр бас ажилласан байгаа. Тэгэхээр энэ дээр бас олон нийтийн дэмжлэг, нийгмийн ажлынуудынх нь өөрсдийнх нь дэмжлэг хүчин чармаалт илүү чухал гэдгийг бас хэлхэн зүйтэй. Учраа шинжээчээс нийгмийн ажилтай холбоотой. За энэ ер нь төр дээр явж байгаа бодлого хэрэгжилтэн дээр ажиллаж байгаа хүмүүс гэдэг. Ер нь энэ уялдаа холбоо хэр хангагдаж байна. За үүнд бас ямар одоо таны хувьд шийдлүүдийг бас санал болгох вэ? За түрүүний ярьсан одоо хүүхд хамгааллын тухай хуулиар шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш кейс шийдвэрлэлт хүүхд хамгааллын салбарт бол 10 орчим хувиар дээшлээ гэж нэг жишээ ярьсан тий. За энэ яасан бэ гэхлээр анх удаа нийгмийн ажилт ингэж нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ гэж юу вэ? Тэрийг хийхийн, хизээ хийхийн, үр дүнгээ яаж тооцохын, тайлангаа хизээ гаргахын, за хяналт шинжилгээг хэн тавих юм бэ гэсэн энэ ерөнхий бүх процессыг хуульчилж өгч чадсанараа бид нар үр дүнгээ тооцох чадвартай болсныг одоо ингэж харж байна л да. Тэгэхээр энэ бол одоо тогтолцооны том шинжилэл хийгдсэний нэг том жишээ гэж хэлж болно. Тэгэхээр бид нар эрх зүйн одоо энэ бодлогыг тогтолцооны хувьд нийт одоо үндэсний хэмжээнд сайжруулахын тулд бэхжүүлэхийн тулд салбар болгон дээр ингэж нийгмийн ажлыг тусгайлан хуульчлахаас илүүтэй нийгмийн ажлын нийт үйлчилгээ, нийт нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдал, за мөн одоо шийдвэрлэх бүх процессыг нэг малгайн дор, нэг дээвэр дор, нэг үндсэн одоо нэгдмэл цогц хуулийн байдлаар ингээд зохицуулаад явах юм бол за бид нар ингээд үр дүнгээ нийгэмдэр тооцох одоо боломж нэмэгдэх юм байна гэдэг энэ жишээг бол одоо хэлмээр байна да. За нэмдэрж өгшөөс сая бас та нийгэмлэгийн хүрээнд за мөн одоо нийгмийн ажилтныг бэлтгэж байгаа одоо оюутнуудыг бас нэлээдэг бас дурлал да эрс нэмэгдэж байгаа гэх. Тэгэхээр түүнд бас тулгамдж байгаа олон асуудлууд байгаа бах. Үүний бас шийдлүүдийг бас хэлвэл. За түрүү хэлсэн энэ албан тушаал дээр энэ ажлын байран дээр мэргэжлийн бус хүмүүс ажиллаад байгаа. Энэ үйлчилгээний чанартай их холбоотой байна. Магадгүй бид нэр судалгаа хийдэг л дээ. Жишээлбэл гэр бүл хүүхдийн нийгмийн ажилтан хүн хүүхдийн эсрэг гэр бүлийн эсрэг тэлтэй тулгамдаад ажиллаад ажлаас хайлах хам шинж мэргэжлийн хүн мэргэжлийн бус хоёр хүний ялгаа гарч ирж байгаа. Яг тийм байх шүү. Магадгүй хамгийн нэгдүгээр нэг асуудал юу гэхээр магадгүй тэр хүн мэргэжлийн бус хүн энэ ажлын бан дээр би ажиллаж чадахгүй юм байна. Миний ажиллах газар биш байна гэд сарын дараа явдаг байж болоход мэргэжлийн хүн бол магадгүй энэ бол мэргэжлийн хуучраас энэ ажиллах ёстой гэдэг энэ одоо мэргэжлийн ихтгэл үнэмшил байна гэсэн үг шүү дээ. Энэ илүү байгаа. За би хувьдаа юу бодож байгаа вэ гэхээр түрүүн хэлсэн энэ ажлын байран дээр мэргэжлийн болохын тулд мэдээж энэ мэргэжлийн ихтгэл үнэмшил үнд зүйлийг илүү сайн хэмжүүлэх. Түрүүн хэлсэн мэргэжлийн стандартыг улам нэмэгдүүлэх ёстой. Ингэж чадах юм бол энэ ажлын байран дээр яг мэргэжлийн хүн очиж ажиллана. За түрүүн Саранжуулан гишүүн хэлсэн лицензүүлэх асуудал байгаа. Яг олон улсад бол энэ янз бүрийн юу байгаа лиценз олгодог тусгай байгуулагч байна, мэргэжлийн холбоотонч байна. Өнөөдрийн нөхцөлд бол бид нар би хувьдаа юу хамгийн түрүүнд харж байгаа юу гэхээр энэ 17 ихтэй цугал бэлтэж байгаа байхгүй нийгмийн ажилт. Тэгэхээр энэ мэргэжлийнхэн диплом нь эхний ээлжинд биднэрт лиценз олгох болцоод байгаа. Тэр диплом нь энэ ажил үүргийг гүйцэтгэх, эрх олгох асуудал байж болох юм. За магадгүй энэ ажлын байр чи өөрөө одоо жишээлбэл 17-8 их сургууль бэлтгэж байгаа тохиолдолд жилд нэг 200 орчим хүн гарч байгаа байхгүй. Гэтэл энэ 6-7 мянган ажлын байрыг тэр 200 хүн нөхөж гарна гэдэг бол утга хугацаа. Тэгэхээр магадгүй нийгмийн ажил хийх сонирхолтой өөр мэргэжлийн хүмүүсийг энэ ажил мэргэжилд бас мэргэшүүлэх ийм сургалтын тогтолцоог бас бид нэр бий болгох ёстой. Тэгжээж бас бид нэр энэ одоо ажлын үйлчилгээний чанар хүртээмжийн асуудлуудыг яригдах бололцоод байгаамаа. Тэгэхээр би бол илүү одоо анхаарч байна. Тэгэхээр нийгмийн ажилтны аюул олон зүйл ярих болох л та. Албан тушаалын тодорхойлолтоос ахуулаад ажлын нөхцөл тэгэл цалингийн шатлал гээл одоо ажлын байрны нөхцлүүд игээд олон бэрхшээлүүд бий ч гэсэн өнөөдрийн 30 жилийн хугацаанд манай нийгмийн ажилтнууд маш олон зүйлүүдийг хийсэн. Сургууль завсралтаас анх хурцсан сэргийлэл төслийн хүрээнд анх нийгмийн ажил үүсчихсэн бол өнөөдөр сургууль завсралтыг баг дийчээдсэн байна шүү дээ. Магадгүй ингээл өдөр болгон нийгэм өөрчлөгдөд асуудал өөр болж байгаа учраас энэ одоо асуудал нийгмийн ажилтнууд бол маш эрчимтэй өөрчлөгдөж байгаа юм.
За одоо үзэж байгаа үзэгчд маань бол за энэ хууль одоо хэрэгжих одоо санаачлах зөв байна гэдгийг бол мэдэрч байгаа. Тэгэхээр энэ хууль юу нь яг надад яаж тусах вэ гэдэг юм бодит жишээ кейсийг бас та бүхэн маань хэлүүл гэж бодож байна л да. Саран чулуун гишүүнээс. За яг хүмүүс ингээд нөгөө шинэ хууль ярихаар хамгийн түрүүнд зардал нэмэгдэх болов уу гэж тий асууж байгаа. Бид нар одоо зардлыг халамжийн зардал гэдэг зүйл ярьж байна. За дээрэс нийгмийн эмзэг одоо хүн амын анхаарах бүлэг хүн ам зориулсан зардлын тухай ярьдаг. Монгол улс халамжийн улс боллоо, бэлэнчлээ гэдэг байгаа. Тэр зардлын жинг бид нар алстаа бол бууруулна. Яг ихэндээ бид нар мэдээллийн сантай болоод шилжилтийн төлөвлөгөөнийхөө дагуу тодорхой зардал гарна. Гэхдээ 5 юм уу 10 жилийн дараагаар мэргэжлийн хүмүүс ажиллаад ирэхлээр тэгж одоо идэвхгүй байдаг. Тэр нөгөө эмзэг асуудлууд чинь тоо эрэлтэн нэрэ буурах учиртай. Яг зөв тогтлоор бол. За яг өөрчлөн жишээлбэл яаж мэдэх вэ гэхээр бид нар энэ хуулийн дээр 6 дугаар бүлэгт нь мэдээллийн сан гэдэг юм шинээр хийх гэдэг. Одоогоор улсын бүртгэл одоо хүн амын бүртгэл мэдээлэл, нийгэм хүн ам зүйн мэдээлэл чинь хур дан гэдэг 2 системтэй, халамж гэдэг системээр ингээд 3 систем дээрээ яваад тэндээс иргэн Монголиа дээрээ одоо бүртгэлээ авч хардаг ийм нэг цогц болоод шүү дээ тий. Гэтэл энэ дээр юу дутагдаад байгаа гэхээр нийгмийн ажлын үйлчилгээг зөвхөн халамж авагч нар авдаггүй байхгүй юу? Гэр бүл салалтын асуудлаар жишээлбэл одоо ярил л да. Хүчирхийлээс болоод гэр бүл саллаа гэхэд зан үйлийн асуудалтай болоод гэр бүл саллаа гэхэд дараа нь нийгмийн ажилтан ямар үйл ажиллагаа явуулах уу гэдгийг дээр уйлдуулж холбож өгөх хэрэгтэй байгаа. Тэнд нийгмийн ажилтан байгаа. Тэгвэл энэ бүх үйлчлэгээ чинь нэг юм систем рүү орж ирнэ гэсэн үг. Нэг юм бүртгэлийн олон улсад байдаг энэ бүртгэлийн системтэй болно гэдэг. За нөгөө талд хэрэг та одоо хүүхэдтэй бол ч юм уу гэр бүлтэй одоо дүүтэй ч юм уу бол те сургууль дээрх нийгмийн ажлын үйлчлэгэн дээр тэр урьдчилан сэргийлэх функц нэлээд төлхөө орж ирнэ. Тэгэхээр дээрлэхэлтийн одоо статистик те хүүхдийн хүчирхийллийн статистик магадгүй бас буурах. Хэрэг бид нар зөв үе чадвал буурах хэрэгтэй гэсэн. Урьдчилан сэргийл сайжрах хэрэгтэй. За нөгөө талдаа бас мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг зүйл бий болоод эн чинь өөрөө ингээд зохион байгуулалтанд ороод ирэхээр хороо халамж дээр байгаа одоо ахмад настай хүмүүст зориулж байгаа үйлчлэгээ илүү мэргэжлийн хүмүүс хөргөж эхлэх юм бол айл гэр бүлд чинь нэг одоо хүүхэд нэг ахмад настай хүн эсвэл нэг юм одоо нөгөө манай үг байдаг да тий хөгжлийн бэрхшээлтэй хүн ч юм уу эсвэл нэг арх одоо хүн байдаг гэж бодъё л да. Тэгвэл тэн дээр урьдчилан сэргийлэх бодлого төлхөө орж ирснээрээ арай илүү одоо нийгмийн амьдралын сайн сайхан байдал жоохон нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Энэ нь дам утгаараа үндэсний сайн сайхан байдлын үзүүлэлтэнд бол эргэн нөлөөтэй ийм болно гэсэн үг. Яг хөө иргэд ингээд нөгөө хууль тогтоох одоо ингээд бодлого боловсруулж байгаа хүмүүсээс бол уул нь ийм зүйлийг л харах хэрэгтэй байхгүй. За намайг 40-той болоход нийгмийн уур амьсгал ямар болох вэ гэж тооцоолж уул нь альва бодлого хармаар байдаг. Тэгэхээр энэ талаас нь хараасаа гэж бодож байгаа. Нийгмийн ажил бол энэ бол мэрэгжил, энэ бол нийгмийн одоо нэг өвдсөн нийгмийн хавдрыг эдбэр гэдэг бол тэрийг цэвэрлж засаж эмчилдэг ийм мэрэгжлэхгүй нийгмийн ажил тийм. Тэгэхээр нийгмийн ажлаа бүх юм дээр хүнд хэцүү бүлгийн бүх асуудлаар нийгмийн ажлуудаа оруулдаг мөртлөө тэр хүмүүсээ эмчлэхгүй болохоор чинь би одоо өөрөө ингээд нурж унлаа шүү дээ. Одоо нэг айлын бүхэн байдаг ээж гэдэг шиг тийм. Тэгэхээр хэдүүлээ энэ одоо ээж гэдэг энэ мэрэгжлийнхаа үйл ажиллагааг одоо бушуухан арга хэмжээ авахгүй бол бид нар хичнээн халамж хамгааллын зардлаа нэмээд одоо тий хичнээн одоо статистикаар тэдэн хүүхд хүчирхийлүүлж гэдэг тоогоо сонсоор л ах болно. Дээрлэхэлтийн кейсийг ярьсаар л ах болно. Сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдийн тоо буурахгүй байсаар л ах болно. Тэгэхээр эднийгээ бууруулъя гэвэл тэрэнд зориулсан тэр төрөөс явж байгаа үйлчлэгийг л бид нар хурдхан шиг өөдөн татаж авахгүй бол машин чи эвдэрлээ шүү л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүлээлтээр хүмүүсийг илүү бас хараасаа гэж бодоод байгаа байхгүй. Өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг нийгмийн ажлын тухай хуулийн эргэн тойрон сэдвүүрэнд ярилцж байна. За Монгол улсад бол 7 салбарт одоо 4000 гаруй нийгмийн ажилтнаа ажиллаж байна гэдэг бас тоо мэдээлэл бас хэллээ. Тэгэхдээ энэ ажиллаж байгаа ажилчдын 30% нь л албан яг мэрэгжлийн нийгмийн ажилтан, үлс нь бол одоо мэрэгжлийн бус байна гэдэг бас тоо мэдээллийг авлаа. За мөн одоо нийгмийн ажилтны тухай хуультай холбоотойгоор 162 заалт буюу энэ 12 хуулийн дээр бас нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Нэгсэндээ энэ хууль бол тодорхойгүй байсан зүйлийг тодорхой болгож илүү одоо иргэдтэй за мөн нийгмийн ажилчдын одоо энэ нийгмийн асуудлыг шийдэх маш том хууль байна гэдэг бас холбогдох зочид маань бол хэлж байна. Тэгээ нийгмийн ажил гэдэг бол иргэдийн амьдрал шууд бодитоогоор тусдаг. Энэ дундаа бид хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурл, хөгжлийн бэрхшээл, ахмад настан гэдэг нийтээрээ одоо нийгмийн бас тулгымцсан асуудлыг шийдэх гол зүйл байна гэдэг
тодорхойлон бас ярилцлаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.